За сайн байна уу? За өнөөдрийн 7 хоног тутмын 4 пров гараг болгонд хийдэг манай лайв 4 дахь удаагийн лайв эхэлж байна. За өнөөдөр 19 оны эхний шинэ жил. За тэгэхээр өнөөдөр 19 онд маркетруудын зайлшгүй анхаарах сошиал медиа маркетинг чиг хандлага гэсэн ийм сэдвээр ярилцахаар бэлдсэн. Тэгээ манай веб дээр бас яг энэ нийтлэл бэлтгэгдээд гарцсан байгаа. За сонирхож үзээрэй. Гол одоо яг зөвөр сошиал медиа маркетингийн чиг хандлага хэрэглээ ялангуяа маркетингийнхэнд маш олон өндөр өөрчлөлтүүд гарч байгаа сүүлийн жилүүдэд ер нь за ямар өөрчлөлтүүд голлон гарч байна маркетруудын хувьд хамгийн чухал анхаарах ёстой өөрчлөлтүүд нь юу вэ энэ талаар хэдүүлээ бас ярилцахаар ингэж бэлдсэн юм аа. За тэгэхээр одоо гол үндсэн хэсэгтээ оръё. За ер нь сануулаад хэлэхэд 4 дахь өдөр болгон манай энэ лайв 2 цагаас эхэлж байгаа. За өнөөдөр арай жоохон хоцорчлоо. Өнөөдөр жоохон ханаад хүрчээд. За өнгөрсөн одоо лайв 3 удаагийн лайваар бид нэр чатботын талаар бас нэг ярилцсан. За дээрэс нь сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөөний талаар бас ярилцсан. За төлөвлөгөө бүр бид нар өөрсдийнхөө ашигладаг бодит одоо жишээн дээр тулгуурлаад тэнийг татаж авах линктэй ийм байдлаар танилцуулсан хэрхэн хэрэглэх заавар танилцуулгатай төлөвлөгөөнд юу юу оруулах зүгээр үү ямар үзүүлэлтүүд байх ёстой гэдэг талаар. За дараагийнх дээр нь хоёр сонирхолтой номын талаар бас ярилцсан яг маркетингийнхэнд хэрэгтэй. За ялангуяа сошиал медиа маркетингийн контентын агуулга тал дээр нь илүү анхаарал хандуулж болох ийм хоёр номын талаар ярилцсан. За өнөөдөр бол 19 онд ер нь ямар өөрчлөлтүүд гарч болох вэ? Юун дээр анхаарах вэ? Төлөвлөгөөн дээр бас анхаарах ёстой зүйлсүүд юу вэ? Энэ талаар бас ярилцахаар ингэж бэлдлээ. За үндсэн сэдвүүдэд хэлээ орё доо. За манай веб дээрх веб хуудсан дээр 19 онд маркетруудын зайлшгүй анхаарах сошиал медиа маркетингийн чиг хандлага гэсэн юм нийтлэл бас бэлдэж орсон. За оны өмнө 12 сард. За энэ талаар яг энэ одоо нийтлэл дээр илүү тодгуурлаад хэдүүлээ бас ярилцах гол одоо сэдв маань энэ юм байнамаа. За тэгэхээр тэртэргүй шинэ оны өмнө байсан одоо ч гэсэн нэгдүгээр сар дөнгөж эхэлж байна, он дөнгөж эхэлж байна. Бидний хувьд энэ жил бас яаж ажиллах уу гэдэг дээр илүү ажиллаж байгаа, төлөвлөж байгаа ийм зүйлүүд байгаа бах. Тийм учраас бас та бүхний ажил тэрэг болох болов уу гэж бодож байна. За хамгийн түрүүнд сошиал медиа маркетинг ер нь бол өөрчлөлтүүд маш их орж байгаа. Сошиал медиа ялангуяа Facebook янз бүрийн одоо 18 он бол Facebook-ийн хувьд хамгийн асуудалтай жил болсон. За тэр бунтнуудын хамгийн их одоо хөрөнгө алдсан жагсаалтыг Зүкерберг захирал тэргүүжүүлээ. За энэ нь ч өөрөө Facebook дээр гарч байгаа асуудлуудыг бас илэрхийлж байгаа. За энэтэй холбоотой Facebook маш их өөрчлөлтүүд хийж байгаа. Маш их өөрчлөлтүүд. За энэ талаар бас хэдүүлээ ярилцахаар ингээд бэлдсэн. За ингээд хамгийн ихний анхаарах ёстой зүйл маань engagement гэдэг зүйл. За харилцаа хязгаарээс илүү чухал. Хязгаарээс илүү чухал болоод байна. За Facebook өнгөрсөн оны 18 оны эхэнд бид нар ерөөсөн маш том өөрчлөлт хийнэ. За өөрчлөлт нь юу байх юм бэ гэхээр хүмүүс хоорондын утга учиртай харилцааг дэмжихээр алгоритмаа өөрчилж байгаа гэдгийг зарласан. За алгоритмын өөрчлөлт дахиад адилхан маркетингийнхэнд маш одоо өндөр нөлөө үзүүлдэг маркетингийнхны ажилд бидний бэлдэж байгаа контентын хүртээмж за үр дүнгийн за дээрэс нь төлбөртэй сурталчилгааны хувьч асар өндөр одоо өөрчлөлтүүд нөлөөнүүд үзүүлж байгаа. За тэгэхээр яг л энэ
өнгөрсөн оны эхэнд зарлаж байсан энэ өөрчлөлтийн хүрээнд Facebook жилийн турш маш их өөрчлөлтүүд орууллаа. За энэ өөрчлөлтийн үр дүнд гарч байгаа гол зүйл нь юу вэ гэхээр ерөөсөө Facebook өмнө нь бол Facebook дээр хамгийн олон одоо хүнд хүрдэг идэвхтэй постууд, үр дүнтэй постуудын нэг нь хамгийн олон шеэртэй постууд байлаа. За энэ жил тэр байдал өөрчлөгдсөн. Илүү комент бичсэн, комменттэй постууд илүү их үр дүн, олон хүнд хүрдэг хамгийн одоо үр дүнтэй постуудын нэг болсон. Өөрөөр хэлбэл бидний анхаарах ёстой цаашдаа энэ онд ч гэсэн заавал хийх ёстой ажлуудын нэг нь манай постууд хүмүүс хоорондын харилцааг, хүмүүстэй хоорондын бодит харилцаа, ярилцлага, комент бичих, энэ юу л дэмжих одоо ёстой болж байна гэсэн үг тийм. За тэгэхээр мэдээж ойлгомжтой бодит харилцаа үүсгэх контент гэхээр ямар контент байх вэ? Төлөвлөгөөнд ямар контент тусах вэ гэхээр миний сонирхолтой анхаарал татах, харилцаа үүсгэх юм контентууд байна. За дээрэс нь илүү хүмүүс хоорондын харилцан яриаг дэмжих. За яг энэ одоо яг ийм төрлийн контентуудын хамгийн үр дүнтэй контентын нэг нь видео, дээрэс нь лайв видео. Тэгэхээр яг энэ талаар бас бид нэр төлөвлөгөөн дээр заавал анхаарч үзэх ёстой. За нэгдүгürt коммент, лайк болон реакшн болон одоо шеэрэс илүү одоо алгоритмд илүү өндөр нөлөөтэй болсон гэсэн. Тэгэхээр олон шеэртэй байх гэхээсээ илүү олон комменттэй, олон асуулт хариултууд хүмүүс хоорондоо ярилцсан ийм постууд, ийм контентууд илүү олон хүнд хүрдэг, илүү үр дүнтэй болсон. За тэгэхээр энэ тал дээр заавал анхаарах хэрэгтэй болсон. За тэгээ манай энэ веб хуудаснаас бас энэтэй холбоотой өнгөрсөн жил бидний бэлдэж байсан Facebook-ийн news feed өөрчлөлт хүмүүс хоорондын харилцаанд илүү анхаарна гэсэн энэ нийтлэг бас уншаад үзээрэй. Яг л энд дурдсан тэр өөрчлөлтүүд 18 оны турш Facebook-ийн алгоритмд хийгдсэн. За тэгэхээр энэ тал дээр бас дахиад эргээд үзнэ үү. За дараа нь нөлөөлөгчийн маркетинг буюу микро нөлөөлөгч гэдэг ойлголт маш чухал болсон. За ер нь болохоор нөлөөлөгчийн маркетингийн хамгийн чухал юм нэг бол хүртээмж, нэг бол нөлөөллийн үр дүн. За мэдээж олонний танил, олон дагагчтай, одууд, сошиал медиа одууд маш олон хүнд хүрдэг. Хүртээмж маш өндөр. Тэрнийг дагаад маркетингийн зардал ч гэсэн нөлөөлөх нөлөө өндөр болцсон. Өөрөөр хэлбэл маш их зардалтай төсөв, маркетингийн төсөв нэлээх одоо авдаг, нэлээд хувийг эзэлдэг, өртөг өндөртэй ийм одоо маркетингийн нэг сувг болчихсон. Тэгээ эндээс болохоор микро нөлөөлөгч гэдэг ойлголт гарч ирж байгаа. За микро нөлөөлөгчдийн хувьд болохоор одоо олонний танил, олон дагагчтай одуудаас ялгаатай юм нь маш олон дагагчтай биш. Гэхдээ цөөн тонны үнэнч дагагчд. Тэднэртээ илүү үр дүнтэй нөлөөлөх магадaltaй нөлөөлөгч тухай ярьж байгаа гэсэн үг. За тэгэхээр дээрэс нь микро нөлөөлөгчдийн хувьд хүртээмж багч гэсэн илүү одоо үр дүнтэй нөлөөлөл үзүүлэх юм магадaltaй. За жишээлбэл би зүгээр гэр бүлийнхэндээ яг ийм зүйлүүдийг хэрэглээрэй гэдэг бүтээгдэхүүн санал болгох юм манай гэр бүлийнх илүү бусад хүмүүсийн одоо ялангуяа Facebook одуудын зөвлөж байгаа зүйлүүдээс миний эсвэл манай эхнэрийн одоо зөвлөж байгаа бүтээгдэхүүнийг илүү авч хэрэглэх нь илүү байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл цөөн нөлөөлөл одоо хүртээмж багтай, цөөн хүнд хүрдэг ч гэсэн нөлөөллийн хувь хэмжээний нөлөөллийн үр дүнгийн хувьд маш өндөр байх боломжтой. Тэгэхээр энэ жилээс ер нь микро нөлөөлөгч гэдэг ойлголтын тухай маш их ярьж байгаа. Заавал олон хүнд нийтэд массын бүтээгдэхүүн одоо нөлөөлөгч шаардлагатай биш болсон. Илүү тодорхой сэдв, тодорхой салбартаа нөлөө бүхий мэргэжлэнүүдээр дамжуулж нөлөөлөгчийн маркетингаа илүү их өгөх нь үр дүнтэй болж байгаа гэдэг талаар. Тэгэхээр энэ тал дээр бас анхаарах хэрэгтэй болж байгаа. За байнга нийтлэгддэг. Ер нь гэхдээ нөлөөлөгчд хараас олж болох вэ? Ялангуяа микро нөлөөлөгчд.
Хамгийн түрүүнд танай байгууллага дотор нөлөөлөгчд байгаа. Яг байгууллагын бүтээгдэхүүн үйлчлэгийг маш сайн мэддэг. Тэрнийгээ бусад хүмүүст ойр дотнохоо одоо байнга танилцуулж байдаг ийм хүмүүс. Энэ хүмүүс ашиглаж болно. Сошиал медиа өөрийн гэсэн дагагчтай байгаа, өөрийн гэсэн найз нөхдөдтэй байгаа. За дээрэс нь байнга нийтлэгддэг ийм подкастууд, блог нийтлдэг бол энэ хүмүүс тодорхой хэмжээний дагагч уншигчтай байгаа. Эндээс бас нөлөөлөгчтэй сонсч таньж аваад дараа нь холбоо бариад ингээд ажиллах ийм боломжтой болж байгаа. Тэгэхээр энэ тал дээр бас анхаараарай энэ жил. Илүү микро нөлөөлөгчд тий. Олонний танил одууд биш. Олон сая дагагчтай одууд биш тий. За дараагийнх нь сошиал медиа борлуулалтын сувг байдлаар ашиглах нь илүү төвөмөл болж байна. За өөрөөр хэлбэл юу гэсэн үг гэхээр өмнө нь бол бид нэр сошиал медиаг илүү худалдаа авалтын замналын хамгийн ихний брендийн танигдсан байдлыг нэмэгдүүлэх, хүмүүс боловсрол олгох, за эхний харилцаа үүсгэх ийм хэсэгт ашигладаг гэсэн сошиал медиаг. За одоо харин арай өөрчлөгдөж байна. Тэ асуудлыг нь анзаарах, шийдвэр гаргах, худалдан авалт хийх энэ шатны хэрэгсэл болоод өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр энэ тал дээр бас анхаарах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл бид нар зүгээр бүтээгдэхүүнээ танилцуулаад брэндээ олон хүнд хүргэдэг энэ талаасаа зөвхөн энэ одоо хэсгийг сошиал дээр, сошиал маркетингийнхаа хэсэгт оруулахаас гадна бүр шийдвэр гаргах, худалдаа авалт хийх энэ талбарт, энэ үе шатанд бас сошиал медиаг маш үр дүнтэй ашиглах юм боломж гарч ирж байна. За манай энэ нийтлэл дээр дурдсан интернет трендсийн 2018 он гэсэн энэ судалгааны үр дүнгээс харахад нийт судалгаанд хамрагдсан 55% нь сошиал медиагаас анх харсан, олж харсан, олж мэдсэн бүтээгдэхүүнээ дараа нь худалдаж авсан гэсэн ийм хариулт өгсөн байна лээ. За хамгийн одоо үр дүнтэй сувгууд нь Facebook, дараа нь Instagram, Pinterest гэсэн ийм хариулт өгдөг. За тэгэхээр бидний хувьд Pinterest одоо энэ дэр бол хамгийн Facebook, Instagram-ыг бол манай сошиал медиа маркетерууд маш их ашиглаж байгаа, үр дүнтэй ашиглаж байгаа. За одоо бид нар Pinterest-ийг юм уу дахиад өөр сувгуудыг бас анхаарах хэрэгтэй болж байгаа юм байна. Pinterest бол бүр илүү их одоо үр дүнтэй нөлөө үзүүлэх ийм агуултай сувгууд болчихсон. За тэгэхээр бид нар энэ онд тэг зөвхөн хэрэглэгчтэй борлуулалтын мэдээлэлээр бөмбөгдөхөн болох хэрэгтэйг л илүү сануулад байгаа. Борлуулалт, худалдаа авалтын замналын үе шат бүрт зориулсан илүү дараалалтай, зорилготой контент бэлдэх хэрэгтэй гэдгийг л сануулж байгаа. Тэгэхээр яг энэ талаар бас яг энэний өмнөх одоо манай энэ лайвын 2 дахь цувралаар бас ярьсан. Төлөвлөгөөний талаар ярилцж байхдаа ярьсан. Үе шат, худалдаа авалтын замналын үе шатад бүрт зориулсан ямар зорилготой контент бэлдэж болох вэ? Тэрнийхэн төлөвлөгөөндөө яаж тусах вэ гэдэг талаар ярьсан. Тэгэхээр бас тэр лайвыг бас үзээрэй. Заавал зөвхөн хүмүүст хоногшуулах, брэндээ танигдуулах, бүтээгдэхүүнээ талаарх хамгийн ихний мэдээлэл өгөх биш. Илүү брендийн танигдсан байдлаа өсгөхөөс гадна худалдаа авалтын замлын дараагийн борлуулалтын шийдвэр гаргах үе шатыг илүү хялбар амар болгох нь одоо бидний гол ажил болж байна гэсэн. Тэгэхээр 19 онд бид нэр энэ дээр анхаарах хэрэгтэй байна гэдэг энэ чиглэлээр. За дараа нь мэдээд харилцааны маркетинг, чатботын талаар маш их ярилцж байна. 18 он бол одоо чатботыг жинхэнэ олон таниулсан. Маш олон пэйжүүд чатбот ашигладаг болсон. Эсвэл ашиглахаар төлөвлөж байна, тийм. За гэхдээ чатботор дахиад нэг зүйл байна. Анхаарах хэрэгтэй юмнууд. Заавал анхаарах хэрэгтэй юмнууд. Тэгэхээр яг сошиал медиа хэрэглэгчдийн 99% нь танай бүтээгдэхүүн талаар сонссон, мэдсэн даруйдаа худалдаа авалт хийдгүү гин. Тэднэрт танахаас худалдаа авалт хийж танай хэрэглэгч болохын тулд заавал нэмэлт асуултууд, нэмэлт мэдээлэлүүд хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл бид нар одоо яг тийм бэлэн биш байгаа. Яг манай бараа бүтээгдэхүүн байгууллагын талаар мэдсэн ч гэсэн худалдаа авалт хийхэд бэлэн биш байгаа тэр хүмүүст туслах зайлшгүй шаардлага гарч байгаа. Яг энэ чиглэлд бол бизнесийн байгууллагууд чатбот, автомат хариулагч хэлбэрээр Facebook Messenger-ээр дамжуулаад маш өндөр үр дүнтэй ашиглаж байгаа. За энийг илүү сайжруулах чухал одоо
үүрэг бидний маркетеруудын өмнө бас тулгарч байна. Тэгэхээр яг ер нь бол бид нар манай чатботууд хамгийн түрүүнд танай хаяг хаана байдгийг, яаж холбогдох уу, бараа бүтээгдэхүүн үзье, үн тариф те цагийн хуваар гих мэт одоо олон дахин давтагддаг цөөн тооны энгийн асуултанд хариулах юм боломжтой болцсон баг гэж найдаж байна. За ийм хэлбэрийн чатботууд хөгжүүлэхэд ч гэсэн илүү хялбар болж байгаа. Тэгэхээр тэр тал дээр илүү дэвшилттэй ажиллаж байгаа. Гэхдээ бидний чатботоо дахиад сайжруулах хамгийн чухал зүйл нь тухайн хүнийг таньдаг, тухайн хэрэглэгчийн дахиад одоо хандахад нь мэддэг, таньдаг, өмнө ямар бараа бүтээгдэхүүн худалдаж авсан, эсвэл энэ хүн юуг одоо сонирхож байгаа. За дээрэс нь байнга тогтвортой мэдээлэл өгөх, эсвэл контентоор хангаж байх ийм үүрэгтэй ийм чатбот болгож хөгжүүлэх ажлууд 19 онд бас хэрэгтэй, шаардлагатай болж байгаа. Тэгэхээр бас энэ тал дээр бас чатботоо сайжруулах, илүү хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй болж байгаа л гэсэн. Ер нь бол чатботын хувьд хамгийн өндөр одоо маркетинг, ялангуяа маркетингийн хувьд маш их том тус дэм өгдөг ийм зүйл болчихсон. За өөрөөр хэлбэл бид нар хэрэглэгчид хүмүүс манай Facebook дээрх манай сурчлагыг, манай контентуудыг, манай мэдээллийг үзэж хараад илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй, асууж лавлах зүйлүүд хэрэгтэй болсон үед бол заавал биднээс уцаар ярихгүй, манай дээр ирэхгүйгээр тэр ялангуяа веб хуудас руу хандахгүйгээр мессенжерээр дамжуулаад мэдээлэл авах юм боломжийг өгч байгаа. Тэр дорн ямарваа нэгэн цагийн одоо алдагдал байхгүйгээр тэр дорн өгч байгаа. Энэ ч гэсэн хэрэглэгчдээ яг хүсэж байгаа зүйл. Хэд удах юм бол бид нар тухайн хэрэглэгчийг тэр дорн ерөөс алдлаа л гэсэн үг. Тэгээ заах цагийн дотор хариулж болж байна. Цагч нь их удаан доорн тий. Чатботын хувьд тэр дорн хариулна. Яг ингээд чатбот байхгүй бодит хэрэглэгчдийн хувьд бол тийм хариулт өгөх юм, тэр дорн хариулт өгөх боломжууд их ховор. За боломж байгаа ч гэсэн тухайн хүний цаг, цалин нэлээд өндөр зардлууд гарах юм байна л та. За тийм учраас чатбот дээр бидний хувьд анхаарах зүйлсүүд, өөрчлөх зүйлсүүд байгаад байна. Тэгэхээр энэ тал дээр бас заавал одоо анхаарах хэрэгтэй болж байна. Тэр нь яг бидний хувьд чатбот ашиглаад энгийн чатбот үүсгэх талаар бас заавар лайв видео нийтлэл бэлдсэн байгаа. Бас ороод үзээрэй манай вебээс. Гэхдээ чатбот өөрөө яг тийм энгийн үлдээс гадна дахиад CRM-тэй холбогддог, борлуулалт хийдэг, хэрэглэгчдэд байнгын мэдээлэл илгээдэг, холбоотой байдаг. Тэр хүн ямар бүтээгдэхүүн, ямар үсээ сонирхож байгаа, ямар бүтээгдэхүүн үсээ худалдаж авсан, тэрнийг мэддэг, дараагийн үйлдэлүүд хийдэг ийм чатбот байх хэрэгтэй болж байна гэсэн. Тэгэхээр энэ тал дээр бас анхаарах шаардлагатай болсон. За дараагийн нэг чухал сэдв stories. За stories бол хаасаагүй байна. Snapchat-аас эхэлж ирсэн энэ 24 цагийн хугацаанд л байдаг ийм зураг, видео, контентууд одоо Instagram-аас эхлээд Facebook, YouTube хамгийн сүүлд LinkedIn хүртэл stories оруулдаг болсон. За тэгэхээр бид нэр stories-ийг маркетингийнхаа төлөвлөгөөнд заавал оруулах хэрэгтэй. Stories яаж хийж байх вэ? Ямархуу байдлаар одоо stories-ийг маркетингийнхаа зорилгод ашиглах уу? Бусад контентуудаа stories болгон бэлдэх үү? Өөр stories болгон ашиглах уу гэдэг тал дээр бас заавал төлөвлөгөөнд тусах хэрэгтэй болсон гэсэн. За дээрэс нь stories-ос гадна 360 зураг, 360 видео, подкастууд, 3D постууд гэх шинэ форматуудыг заавал турш үзэх хэрэгтэй. Яг тэгэхээр Facebook, бусад сошиал медиа платформуд маш их одоо контент дүүрэн болцсон. Эндээс бид нар ялгарх хэрэгтэй байна. За дээрэс нь stories-ийн хувьд бол Facebook-ос гарч байгаа тоог харахад өдөрт 400 сая хүн stories-ээс шилж байна гэдэг ийм тоог гаргаж ирлээ. Тэр маш өндөр хэрэглээтэй. Ялангуяа залуучууд нь маш өндөр хэрэглээтэй байгаа.
Тэгэхээр танай зорилт хэрэглэгч Тэгэхээр танай зорилт хэрэглэгчдийн хувьд залуучууд байгаа бол stories гэх мэт яг энэ шинэ форматуудыг заавал ашиглаж үзэх хэрэгтэй болж байгаа л гэсэн үг тийм. За тэгэхээр stories хамгийн чухал хамгийн сонирхолтой контентууд энд байна. Хэрэглэхэд, үзэхэд контентыг одоо уншиж харахад тийм хамгийн хялбар ийм форматтай ийм контент гэдэг талаас илүү stories чухал шүү. За мэдээж дараагийн гол анхаарах хэрэгтэй зүйл лайв видео байна. За лайв видеог Facebook-аас ч гэсэн лайв видео илүү одоо үр дүнтэй постуудын нэг контентуудын төрлийн нэг шүү гэдгийг Facebook-аас албасаар зарласан санал болгож байгаа. Яагаад тэгэхээр лайв видео яагаад илүү олон хүнд хүрдэг? Яагаад үр дүнтэй Facebook-аас дэмжиж байна? Гэхдээ илүү одоо юу гэдэг юм? Лайв илүү харилцаа үүсгэх боломжтой, илүү хүмүүс асуулт хариулт асуудаг, хариулж болдог, тийм илүү хүмүүсийн харилцааг дэмждэг ийм контентын төрөл юм байна. Тийм учраас лайв видеон дээр бас анхаараарай. Лайв видео тогтмол хийгээрэй. Бид нар ч гэсэн энэ жилээс өнгөрсөн 12 дугаар сараас эхлээд 7 хоног тутам 4 дахь өдөр пүрэв гарагт байнга одоо сошиал медиа маркетингийн талаар яг энэ сэдвээр ярилцах ийм лайв видеонууд бэлддэг хийдэг ийм болцсон гэсэн үг. Тэгэхээр яг энэ тал дээр за дээрэс нь хүмүүсгүй лайв видео хийхээр юу ярих юм бэ одоо тий? Ярилцах санаа агуулга юу байх юм гэдэг энэ тал дээр бас бод. Тэгэхээр зүгээр хэрэглэгчтэй сонирхолтой байж болох юу байна? Энэ тал дээр илүү хэрэглэгчтэй сонирхолтой байж болох эсвэл хэрэглэгч чинь илүү их одоо value үнцэн нэмж болох ийм мэдээлүүд юу вэ? За хүмүүсийн хувьд ялангуяа лайв видеоны хувьд хамгийн одоо үр дүнтэй сонирхолтой лайв юу бах вэ гэхээр нэг хөшний цаана юу болж ийн гэдэг. Бүтээгдэхүүнээ брэндээ яаж бүтээдгийг, яаж хийдэг, ямар хүмүүс ажилтгийг те яг энэ талаарх лайв видеонд бол сонирхолтой байна. За дээрэс нь лайв видеоны хувьд асуулт хариултууд, мэрэгчлэлтний зөвлөгөө зааврууд те яг ийм төрлийн лайв видеонууд бас их сонирхолтой байдаг. Ялангуяа бидний хувьд эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарч ажиллах үед лайв видео эмч нарын тодорхой одоо сэдвээр яг мэрэгжлийн эмч нарын зөвлөгөө маш олон хүн үздэг, сонирхдаг. Дараа нь танай хэрэглэгч болох ийм магадлал ч гэсэн их өндөр байдаг. Тэр энэ тал дээр бас бодолцоод лайваар ярилцах сэдв бол дуусчихгүй тий. Зөвхөн одоо сошиал медиа маркетинг талаар ярих л бид нар бүтэн жилийн турш одоо 7 хоног болгон 52 удаа, жилийн 52 удаа лайв хийхэд одоо хангалттай хэмжээний сэдв байгаа гэж үзэж байгаа тий. Тэгэхээр танай салбарт, танай бизнес ч гэсэн яг ийм сэдвүүд маш олон байгаа. Хэрэглэгчд чинь сонирхолтой. Тэгэхээр яг энэ тал дээр бас анхаараарай. За дараа нь маркетингийн автоматжуулалт. За маркетингийн автоматжуулалт гэхээр юу вэ гэсэн үг? За маркетингийн автоматжуулалтын хувьд интернет маркетинг, ялангуяа дижитал интернет маркетингийн хувьд автоматжуулалт хийх боломжууд маш их байна. За шинэ технологиуд ч гэсэн яг энэ тал дээр үнэхээр их гарч ирж байна. Тэгэхээр бидний хувьд автоматжуулалтын ямар хуу одоо арга хэрэгсэл ашигладаг вэ гэхээр ялангуяа имэйл маркетинг дээр маш их автоматжуулалт ашигладаг. За дээрэс нь чат ботууд өөрөө автоматжуулалтын маш сайн хэрэгсэл болдог. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг гэхээр танай бараа бүтээгдэхүүн сонирхсан хүмүүс бид нар дараагийн хангалттай мэдээлэл авсан уу гэсэн асуултууд эсвэл худалдаад авсан хүмүүст баярлалаа. Дараа нь дахиад ийм боломжууд биш үү гэсэн ийм сануулгууд тий. За яг энэ тал дээр бид нар бас ажиллах хэрэгтэй болоод байгаа. За дээрэс нь манай бараа бүтээгдэхүүнийг сонирхоод веб дээр зочлоод эсвэл Facebook дээр манай контентуудыг харж үзээд ингээд одоо байгаа биднэрт танай бараа бүтээгдэхүүн би сонирхоод байна шүү гэж хэлээд байгаа хүмүүсийг бид нар ерөөсөн хайж мартаж болохгүй. Тэгэхээр яг энэ дээр бол маркетингийн автоматжуулалт маш сайн тусалдаг.
Тэгэхээр энэ тал дээр бас маркетингийн автоматжуулалтын олон төрлийн илүү ухаалаг, илүү дэвшилттэй хялбар ашиглахад хялбар ийм аппликейшн маш их гарсан. Тэгэхээр энэ тал дээр бас маркетингийн автоматжуулалтаа ашиглаж эхлээд ингэж явах хэрэгтэй болж байгаа юм байна 19 он. Тэгэхээр яг энэ тал дээр яг 19 онд бид нар ашиглаж болох одоо автоматжуулалтын аппликейшнууд гэдэг ингээд ийм бас янз бүрийн одоо жигсаалт үүсгэсэн нийтлүүд бэлдсэн байгаа. Эндээс бас үзээд өөрсдийнхөө хэрэгтэй мэдээллүүдийг бас хараад үзээд хэрэгтэй аппликейшнуудыг сонгож аваад туршиж үзээрэй. Энийг бас хэлэх гэсэн юм тийм. За дараа нь хуурамч дагагчдын үе дуусах болсон. Яг энэ бол одоо албан ёсоор энэ 18 он бол яг тэрний автоматар одоо албан ёсоор зарласан. Facebook за хамгийн сүүлд Instagram маш олон хүний маш олон одоо дагагчийг хассан байхгүй болсон. Яг тэр хиймэл ботууд хуурамч хаягууд тухайн одоо Instagram-ийн одоо олон дагагчтай хүмүүсийн дагагчдын тоонд багтаж байсан эдний бүгдийг нь байхгүй болгосон. Тэгэхээр юу нь яг дагагч өөрөө яагаад хэрэгтэй вэ гэхээр дагагч олон дагагчтай хүмүүс илүү өндөр одоо олон хүнд мэдээлэл хүргэн хүртээмж өндөртэй тэр хэрээр өндөр үнэлгээтэй одоо маркетингийн ажлуудад оролцохын боломжууд гарч ирдэг. Тийм ч учраас одоо дагагчдын тог хуурамчаар нэмдэг ийм үйлчлэгээнүүд ч гэсэн бий болсон санал болгодог олон жил одоо ийм үйлчлэг үзүүлдэг газрууд ч гэсэн бизнесээс сэтгэлж ийсэн. За энэ жилээс бол сошиал медиа одоо платформуд хуурамч дагагчдыг бол бүгдээрингийн байхгүй болгох талаар устгах арилгах талаар дээрэс нь цаашд ч гэсэн яг ийм гарахгүй талаар маш одоо эрчимтэй ажиллана гэдгийг зарласан. Тэгэхээр тэгээс дээр сүүлийн үед одоо ялангуяа 18 онд хамгийн их анзаарэгдсэн зүйл юу гэхээр органик хүртээмж маш их буурсан. Өөрөөр хэлбэл бид нар Facebook дээр пост хийхэд хардаг, хүрх хүмүүсийн тоо төлбөр төлөхгүйгээр асар бага болсон. Бид нар бүгдээрээ анзаарсан баг. Ялангуяа энэ жил бол 18 өнгөрсөн жил 18 онд тийм маш их нэмэгд. За энэ уучлаарай тийм та ханаа төрсөн чинь яг босооч. Тэгэхээр бидний хувьд яг гол хэлэх гээд байгаа зүйл маань юу гэхээр дагагчийн тоо юм уу лайкийн тоо тийм чухал биш болоод байгаа. Тэртээ тэргүй тухайн сонирхолтой биш танаа яг бодит одоо зорилт сегмент хэрэглэгчд биш бол танаа постууд тухайн хүмүүст харагдахгүй үзэгдэхгүй хүртэхгүй байх. Тийм учраас дагагчийн тоо нэг чухал биш болсон. Тэгэхээр зорилготой худалдаа авалтын замнал тэрний үе шат болгон зориулсан зорилготой харилцаа үүсгэх контентууд бэлдэх тэрнийгээ түгээх ажил хамгийн чухал болчиход байгаа л гэсэн үг тийм. Тэгэхээр яг энэ чиглэл 19 онд бүр илүү хүч аавна. Хуурамч дагагч ботууд яг энэ чиглэл дээр Facebook бусад сошиал медиа платформуд хүчтэй тэмцэх баг. Бүр илүү хүчтэй тийм. Яа гараад байгаа олон асуудлуудаас болоод инкээс ч аргагүй байгаа Facebook-д ялангуяа Facebook бусад сошиал медиа платформ гэсэн яг ялгаа байх л та. За тэгэхээр бидний хувьд дагагчд юм уу лайкийн тоо чухал биш ээ тий илүү одоо танаахыг сонирхож байгаа зорилт сегмент тэр хүмүүстэй хүрэх энэ илүү их чухал үр дүнтэй болчиход байгаа. Энийг бас анхаараарай. За тэгээд тэрнээс гадна яг 18 онд яг бид нарт тулгарсан хамгийн их одоо гарч байгаа хамгийн их тулгарсан энэ зүйлүүд бол Facebook-ийн алгоритмын өөрчлөлт. Маш их өөрчлөлтүүд орсон. Биднэрт хамгийн түрүүнд мэдэгдсэн зүйлүүд юу вэ гэхээр ялангуяа сурчлагын одоо батлагдахгүй байх төлбөртэй сурчлагын батлагдахгүй байхын тохиолдол эрс нэмэгдсэн.
Facebook төлбөртэй сурталчилгаан дээр тавих хяналтуудаа маш их чангадсан. За сурталчилгаа явуулахын тулд янз бүрийн улс төрийн сэдвтэй, улс төрийн агуулгатай пост янз бүрийн бэлддэггүй гэдэг талаарх энэ талаар би бэлддэггүй, тийм байхгүй гэдэг амлалт өгөх хүртэл шаардлагатай болсон. За хамгийн сүүлд Black Friday жишээлбэл Black Friday гэсэн үг орсон Facebook-ийн сурталчилгаануудыг бүгднгийн батлахгүйгээр зогсоосноос болж бөөн одоо асуудал гарсан сурталчилгааны платформ дээр. За бидний хувьд жишээлбэл манайхтай хамтарч ажилладаг JICA-гийн төслүүд дээр Япон хэлний сургалтууд явуулдаг. Тэдний сурталчилгаа мэдээллүүдийг төлбөртэй сурталчилгаагаар хүргэх болоход Япон сонирхдаг, Япон хэл сонирхдаг энэ талаар хүмүүст мэдээлэл хүргэхээр сонгонгууд та сонирхлоор нь хүмүүсийг одоо ялгуурлан гадуурхаж байна гэдэг энэ талаарх хүртэл юм яриа. Ийм одоо алдаа зааж бид манай сурталчилгааг хүртэл зогсоож байна. Тэгэхээр ерөнхийдөө бол Facebook-ийн сурталчилгааны одоо шаардлага одоо энэ сурталчилгааны хяналтууд маш чангарсан. Тэгэхээр энэ тал дээр бас анхаарах хэрэгтэй. За дээрэс нь энэ хурамч дагагчид оюуны өмчийн асуудлууд эдгээр чангарсан, хаагдж байгаа пэйжүүд эсвэл спам янз бүрийн одоо маш их цацдаг ийм аккаунтуудыг хаах энэ тал дээр маш их ажилласан. Тэгэхээр бидний хувьд дахиад адилхан яг иймэрхүү төрлийн байдлаар ажиллах энэ аргачлалаа одоо зогсоохосоор аргагүй болсон. Тэгэхээр хамгийн чухал хэлэх гээд байгаа юм юу гэхээр гол бид нар зорилготой харилцаа үүсгэх контент бэлдэх илүү тэр тал дээр л анхаарах нь илүү чухал. За дээрэс нь мэдээж автоматжуулалтын ялангуяа чатботууд хүмүүс тэр дор хариу өгдөг. Чатбот хамгийн чухал одоо үр дүнтэй хэрэгслийн хувьд яагаад тийм бэ гэхээр Facebook дээр Facebook хэрэглэгч танай сурталчилгаа мэдээллийг харсан даруйдаа л асуулт асуудаг. Тэрнээс биш танай сурталчилгааг Facebook дээр сарчаад заавал одоо энэ ороо болчиж ажлын цаг дууссан бах одоо асуувал одоо тэг хариулахгүй байт юм уу эсвэл эдгээр хаараа явцсан бах гэдэг энэ талаар ерөөсөн боддог. За асуугаал тэр дор нь хариулахыг хүлээдэг. Иймж байх ёстой гэж үздэг. За тийм учраас чатбот юм автоматжуулалт маш чухал. Тэр энэ тал дээр бас анхаарах хэрэгтэй болж байна л гэсэн. За тэгээд ер нь төгсгөлд нь маш олон өөрчлөлтүүд гарч байгаа ч гэсэн мэдээж хамгийн чухал юм нь сошиал медиа маркетингийн хамгийн чухал юм нь танай брендийн бусдаас ялгарх онцлогийг тодруулсан. Гайхалтай түүх хэрэглэгчтэй хэрэгтэй сорилттой тэдэнд туслах контент чухал. Яг энэ тал дээр л одоо сая ярьсан өөрчлөлтүүтэй хамтд нь хэрэгжүүлж чадах юм бол 19 онд сошиал медиа маркетинг илүү үр дүнтэй, илүү өр өгөөжтэй байх болов уу гэж ингэж бодож байна. Ер нь сошиал медиа маркетингийн өр өгөөж яг одоохондоо бол буурах болоогүй. Бүрч илүү их үр дүнтэй болж байна. Яг тэр хэрэглэгчид хүмүүс сошиал медиас мэдээлэл авч сурцсан. За дээрэс нь эндээс худалдан авалтууд, бараа бүтээгдэхүүнүүд танилцдаг, мэдээлэл авдаг, бүр худалдан авалт хийдэг болоод байгаа. Илүү хүмүүсийн яг сонгодог ашиглаж сурсан энэ платформ учраас бидний хувьд, маркетингийн хувьд, үр дүнгийн хувьд ч гэсэн илүү сайн байх болов уу гэж ингэж бодож байна. За тэгээд яг энэ тал дээр бидний ярилцсан энэ сэдвээр асуух асуултууд байвал бас комментээр бичээрэй. За коммент бичээрэй, бидний хариулах юм боломжтой зүйлүүд байвал хариулахыг хичээе. За ингээд гол сэдв маань ерөнхийдөө дуслаа. Энэ жилийн сошиал медиа маркетингуудын ер нь зайлшгүй анхаарах хэрэгтэй. Яг шинэ янз бүрийн трендүүд гарч байна. Гэхдээ зайлшгүй анхаарах ёстой зүйлсүүд маань өөрөө хамгийн чухал нь engagement гэдэг зүйл болчиход байгаа. Engagement. Өөрөөр хэлбэл харилцаа. Хүмүүс Facebook 18 онд хийсэн маш том өөрчлөлтийн нэг нь мобайл аппликейшн дотор өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлт нь юу байсан гэхээр комментиг дэмжсэн өөрчлөлт оруулсан.
комментиг одоо хамгийн урд постын доор хамгийн урд нь байршуулсан. Энэ нөрөө коммент энэ ч өөрөө үр дүн өгсөн юм шиг байлаа. Энэ юунаас тооноос харахаар. За дараа 7 хоногт бол бид нар юу хийх вэ гэхээр дараа 7 хоногт яг энэ 4 дахь өдөр 14 цагаас 18 оны төгсөл одоо 19 оны эхний байдлаар Facebook Монголд Facebook хэрэглэгчдийн тоо зан төлөвийн талаар гарсан өөрчлөлтүүд юу вэ? Өнгөрсөн жилүүтэй харьцуулахад ямар өөрчлөлтүүд гарсан? Энэ талаарх бас мэдээлэл яг энэ талаар ярилцсан. За тэндээс харахад бол комментийн тоо өссөн харагдчихжээ. Өөрөөр хэлбэл Facebook-ийн зорж байгаа одоо өөрчлөлтүүд зорж байгаа үр дүнд одоо хүрсэн байлээ. За тэгэхээр яг л ийм өөрчлөлтүүд Facebook маш их юм. Тэгэхээр Facebook-ийн хувьд бол өнгөрсөн жил хүмүүс танилцуулсан судалгааны үр дүн юу байсан бэ гэхээр за Facebook-ийг за сошиал медиаг тий ашиглаж байгаа үед зүгээр ингээл гүйлгээл, видео үзэл, постууд хараад гүйлгэж байгаа тохиолдолд. Өөрөөр хэлбэл янз бүрийн одоо коммент бичгүүгээр хүмүүстэй ярилцахгүйгээр зүгээр гүйлгээл контент үзэл, мэдээлэлүүд хараад видео үзээд байгаа тохиолдолд энэ нөөрэө сэтгцийн тухайн хувь хэрэглэгчийн сэтгцэд бас муугар нөлөөлөх магадaltaй гэдэг ийм хүртэл судалгааны үр дүн танилцуулсан. Тийм учраас Facebook хоорондоо ярилцаа, коммент бичлцээ, тий? Байнга идэвхтэй ашиглахыг зүгээр лайк дараагаал өнгөрөх биш, зүгээр шеэр хийгээд өнгөрөх биш. Илүү ярилцлага үүсгэх, хоорондын ярилцлага, хүмүүс хоорондоо ярилцах юм ярилцлага үүсгэх ийм л зорилгыг аваад байгаа. Тийм учраас engagement маш чухал одоо зүйл болж байна гэсэн. За ингээд өнөөдрийн лайв дуусч байна. Анхаарал тавьсан баярлалаа. Үзсэн хүмүүст баярлалаа.